За сайн байцгаана уу? Та бүхний өдрийн мэндийг хүргэе. Тэгээд би бас Apple-ийн маркетингд бол өөрийгөө бол орсон гэж боддог. Тэгээ ер нь бол тэгдэг шүү дээ. Apple-ийн хэрвээ утсыг авчих юм бол тэгэхээр Apple-ийн бүтээгдэхүүнүүдийг авч тэрэг Apple-ийн тэр environment-ийг үүсгэх хэрэгтэй болчтой ч тийм учраас санаатай бодлоо санаандгүй байдлаар л надад Apple-ийн их бүтээгдэхүүнүүд бол цуглуулчихсан байдаг. Тийм ч учраас энэ бүх Apple-ийн бүтээгдэхүүнийг хэрэгжилж үзсэн хүний хуваараа дээрээс 80-ийн оюутны хуваар та бүхэн энэ бүгдийг бодлож авах шаардлагатай юм гэдэг талаар бичлэг хийхэд бэлэн болоод байна. Apple-ийн холбоотой хэрвээ та Samsung хэрэглэдэг бол Samsung-ийн environment бол гэн төхөөрөмж танд үнэхээр хэрэгтэй гэдэг талаар л ярих. Нэг гурван шатал хуваачаа гэж бодож байна. Хамгийн ихнийх нь болохоор шаардлагатай, хоёр дахь нь болохоор байхад зүгээр, гурав дахь нь болохоор шаардлагагүй гэдэг ийм гурван категори заавал. Дундуур нь газ нэг зарын чанартай юм арчи англи хэлний 30 хоногийн ямарчлагын челленжэд бүртгүүлсэн маш олон хүмүүсээс та бүхэндээ баярлалаа. Тэгээ бүртгүүлсэн бүх хүмүүс рүүгээ би өөрсдийнх нь холбогдох мэйл хаягийн хүмүүсэл утасны дугаарлал челленжийн Discord групп нэгдэх линк явуулчихсан байгаа. Тийм учраас 8 сарын 1-нд одоо челленж маань эхэлнэ. Тэгэхээр 8 сарын 1 болохоос өмнө тэр линкээр дамжаад Discord групп рүүгээ нэгдэрэй гэж хүсэж байна. Тэгээ ингээ харах юм бол маш олон хүмүүс бүртгүүлчихсэн байсан. Тэгээд энэ хүмүүс дундаас Discord групп рүүгээ бас ороогүй зөндөө хүмүүс байсан. Тийм учраас тэр хүмүүс сануулж хүргэж байна. Хэрвээ юун челленж хаагаар явагдаад байгаа юм бэ гэж гайхаж байгаа хүмүүс байх юм бол чанарын дээр шүглээ academics-ийн уншиж тэрийгэ орчуулаад тэрнийхээ дагуу шинэ үсэжилдэг групп нээж байгаа. Тийм учраас 30 хоног яг тасралтгүй өглөө болгоно 1 цагс ирээд англи хэлээ сайжруулах хүсэлтэй хүмүүс байх юм бол дотлын линкээр ороод тэр формыг бүтлээд бүртгүүлээрэй. За хамгийн ихний зүйл нь болохоор утас. За утас бол мэдээж орчин үеийн хүн болгонд бол байх ёстой зүйл гэж би боддог. Интернетээс хүмүүс мэдээлэл авч байна тий. Дуудлага хийж байна. BBT-гээ холбогдож байна. Энэ болохоор орчин үеийн хүнд бол утас гэдэг бол заавал байх ёстой зүйл. Гэхдээ хамгийн сүүлийн үеийн утсыг жил болгон авна гэдэг маань надад бол жоохон тийм хэн санагддаг. Ягаад гэх юм бол жилийн дотор бол нэгт компаниуд бол тийм том өөрчлөлт хийж амждаггүй гэж би хувьдаа боддог. Хоёр талаар тэрхээр хэрвээ тийм ямар нэгэн том өөрчлөлт хийсэн байсан ч гэсэндээ энгийн хэрэглэгчийн хувьд тий одоо бид нэр ямар нэгэн мэргэжлийн зүйл утас дээр хийдэг энгийн хэрэглэгчийн хувьд тэрийг мэдэрнэ гэдэг бол надад бас жоохон хол санагддаг. Зэрэг бол 3-5 жилийн дотор дараагийн үе рүү апгрейд одоо дэвшлүүлэх хэрэгтэй гэж би боддог. Миний iPhone 11-ийг өнгөрсөн жилийг хүртэл хэрэглэдэг байсан. Авчгүй камерыг харлаад дэвшлүүлэх шаардлагатай болоод дараагийн үеийн утас руу басилж ирсэн. Манай 16-гийн Apple Intelligence зориулсан одоо хамгийн төгс утас гэж одоо рекламад байгаа штэ тий. Хэрвээ тэрнээс нь болоод амбаарах юм бол миний бодлоор Apple Intelligence одоохон дээр гараагүй байгаа штэ. Гараагүй байхад тийм бодит бүтээгдэхүүн өгөөгүй зөвхөн орчинтай юм утас шүү гэж юм зарж байгаа зүйлийг бол би худалдан аваасаа гэж л хүсэхгүй байна. Дараагийн бүтээгдэхүүн болоод ирэхээр iPad. Нэг кейсэн дээр би яагаад iPad авсан бэ гэхээр оюутан болоод ирэнгүүт айгүй их ном худалдаж авах шаардлага байдаг гэсэндээ ихэнх номнууд нь болохоор интернет дээр үнэгүй байж байгаа. Эсвэл илүү хямдхан үнээр л PDF-ээр интернетэд байж байгаа. Тийм ч учраас надад ном дахин ингээд байнгын худалдаж авах эсвэл ингээд үүрж авах айгүй төвхтэй санагдсан учраас би дээрээс нь өөрийнхөө нөөц өөрийнхөө тэмдэглэлтэй ч гэсэндээ iPad-н дээрээ хий гэж бодоод ерөнхийдөө iPad-ыг авсан байдаг. Хэрвээ та бодит одоо энэ зүйл дээр ингээд бичиж тэмдэглэхийг хүсдэг бол iPad бол заавал байх ёстой гэж би бодохгүй байна. Гэхдээ хэрвээ та график дизайнер ч юм уу тий эсвэл ямар нэгэн зураг зурдаг архитектор ч юм уу тийм мэрэгээр сурдаг байх юм бол iPad-н дээр зураг зурах ч юм хэмжилт хийхэд бол маш тухтай байдаг. Хэрвээ та компани ажилтан байх юм бол iPad-ыг бол би яг үнэндээ заавал байх ёстой гэж бодохгүй байна. iPad чинь жижигрүүлсэн л компьютер шүү дээ. Гэхдээ компьютерийг хийж чаддаг тэр том хүчин чадалтай програмуудыг ихэвчлэн ашиглаж болдоггүй. Гэхдээ iPad-н дээр ашиглаж болдог програмуудыг ихэвчлэн утас болон компьютер дээр ашиглах боломжтой байдаг. Тийм учраас iPad-ыг бол би заавал байх ёстой гэж бодохгүй байна. Гэхдээ та хинэглээ iPad-н дээр хөдөлмөр байгаа. Эсвэл илүү зураг зурдаг ч юм уу график дизайнер талтай мэрэгчлээ. Одоо мэрэгчлэр сурдаг байх юм бол iPad байх ёстой. Тэр iPad-ыг байхгүй байсан ч болно гэдэг категори руу би бол оруулж байна. Би даалта iPad-н дээр ч юм уу ноутбукн дээр заавал хийхтэй гэдэг тийм шүү дээ. Би яг iPad-гүй байхдаа бол би даалта гисийн ороод ч юм уу утсан дээр хийждэг байсан. Ягаад ч гар утасны PowerPoint Excel-үүд үнэгүй байгаад байдаг. Тийм үү iPad MacBook руу ороод ирэнгүүт заавал үнэтэй байгаад iPad биш вебсайтаас нь ашиглах хэрэгтэй болоод байдаг. Тийм учраас утасны одоо энэ жижигхэн дэлгэц асуудалтай биш болвол нэрийг хийх боломжтой шүү гэдэг бол хэлмээр байна. Тэгээд iPad бол байхад зүгээр гэдэг категори руу оруулж байна. Дараагийнх мандлаад ирэхээр Apple Pen бол заавал байх ёстой гэж би боддог. Би яг үнэндээ Apple Pen авахгүй ингээд хулхийг авч хэрэглэж үзчихсэн баггүй. Тэгээд хулхийг би 2 удаа авчихсан. Тэнгууд би бараг хулхийг 4 удаа авах мөнгө чинь нэг Apple Pen-ийн мөнгө учраас бараг тэгж олон удаа шатж байхаар оригинал
авч ирж байгаа хамгийн эсвэл Apple Pen авсан байдгийг. Apple Pencil байна. Apple Pencil авсан байдаг. Жишээ тэмдэглэж авахд бол хэрэгтэй байдаг. Хэрвээ зурдаг бол Apple Pencil мэдээж хэрэгтэй байх. Хэрвээ iPad-тай байх юм бол Apple Pencil заавал байх хэрэгтэй гэж би бодож байна. Тэгэхээр энийг байхад зүгээр гэдэг категорид оруулчихъя. Тэгэх юм бол iPad маань өөрөө байхад зүгээр юм чинь. Гэтэ та iPad байх юм бол заавал Apple Pencil аваарай гэж би зөвлөж байна. Ноутбук бол түрүүний iPad шиг л байгаа. Тэгэх юм бол мэрэгчлэлтэй бол холбоотой. За би бол IT-гаар сурдаг хүний хувьд бол ноутбук бол заавал хэрэгтэй. Гэхдээ та өөр мэрэгчлээ сурдаг ноутбук заавал хэрэггүй. Гэхдээ танд утас болон iPad авах юм бол танд ямар ч ноутбукны шаардлага байхгүй. Хэрвээ та ажил хийдэг, ажил дээр ч хэрвээ суурин компьютер байдаг бол ч гэсэн миний ноутбукны шаардлага байхгүй гэж бодож байна. Яагаад гэх юм бол ноутбуктэй болон ноутбукн дээр ажиллаа оруулах юм бол сайхан амарч чадахгүй байх нь шүү дээ. Байнга л ингээд ажилчин таны ноутбуктэй хамт гэлтэж ирж байна л гэсэн. Хэрвээ та мөвтөр ажилладаг байх юм бол ноутбук бол заавал байх хэрэгтэй. Яагаад гэх юм бол фиштэй авч хад суурин компьютерыг бодох юм бол ноутбук хамаагүй хэлбэр байдаг. Энэ ноутбукийг хэдүүлээ байхад зүгээр гэдэг категорид орвол iWatch байна. За iWatch л тэгэхээр би бэлгэнд авч ирсэн. Гэхдээ ер нь бол авахыг нэлээд хүсэжсэн. Яагаад гэх юм бол deep sleep-ээр track camera-с өдөр тутмын calculation-тойж байгаа track camera-с өөрийнхөө биеийг л ерөнхийдөө тайлбарлах track хийхэд бол iWatch авч ирсэн. Үргэлж ер нь бол биелүүлжсэн. Оюутнуудын хувьд л тэгэхээр миний бодлоор iWatch бол заавал байх хэрэгтэй гэж би бол бодохгүй байна. Гэхдээ ажил хийдэг хүмүүсийн хувьд ялангуяа remote ажил хийдэг хүмүүсийн хувьд л тэгэхээр notification шууд буучаар авахаар айгүй тухтай байдаг гэсэн. Тэрнээс шууд бол би iWatch-ыг бол шаардлагагүй гэдэг категорид оруулж байна. Гэхдээ яагаад вэ гэх юм бол хэрвээ тань мөнгөнд байгаад Apple-ийн environment-д ч юм уу өөрийнхөө Samsung-ийн environment-тай ингээ гоё тухтай байхыг хүсэж байгаа юм бол iWatch байхад зүгээр. Гэхдээ өөрийгөө ингээ байнга track хийгээл өдөртөн цаг үзнэ. Өдөр яаж deep sleep авсан бэ? Одоо зүйлээ харна гэдэг бол надад маш их тийм амьдралд юм нэмээд ажил нэмээд байгаа юм шиг тэгээд санагдчихсан. Тийм учраас өөрөө тийм over track хийх бол надад тийм шаардлагатай санагдаагүй. Тийм учраас би бол өдөртөө тэгж хэрэглэхгүй байгаа. Гэхдээ ажил дээр гараад бол хэрэглэх бах. Тийм учраас ер нь бол гоё гэлэг. Хэрвээ та өдөр тутмын амьдралдаа iWatch хэрэгтэй хэрэггүй гэж бодож байгаа юм бол ер нь шаардлагагүй гэдэг категорид оруулж байна. AirPod байгаа. За AirPod-ийн хувьд болоод ирэхээр хамгийн гоё санагдсан зүйл нь тоороо noise cancellation гэдэг тэр төхөр маань. Миний хувьд ямар нэгэн юм сонсож ч юм уу ямар нэг одоо тийм хиймэл орон зай гэдэг шүү дээ. Хиймэл орон зай юм хийх сонирхолгүй болохоор тэд бол юм шаардлагатай санагддаггүй. Мэдээж олон нийтийн газраа бичлэг үзэх ч юм уу ямар нэгэн хичээл сонсох ч юм уу тийм байх юм бол бусдад сахад болохгүй үднээс олж хөвж байх хэрэгтэй. Тэрний заавал юм үнэтэй аппликейшн хөвж байх шаардлагатай гэж бол боддгоо. Түрүүний хэлсэн чинь remote-ээр ажилладаг эсвэл ажлынхаа туршид маш олон дуудлага авдаг байх юм бол чанартай ч хөвж аваасаа гэж бол зөвлөж байна. Ялангуяа аппликейшн хөвж бол маш тийм чанартай гэж би боддог. Noise cancellation гэдэг тэр тохиолдолд гэсэн аягүй сайн ажилладаг. Microphone гэсэн маш сайн ажилладаг. Тийм учраас би байхад зүгээр гэдэг категорид оруулъя. Apple Vision Pro гэж байдаг. Тийм үү гараараа софтверыг удирддаг юм бүтээгдэхүүн байдаг. Одоогийн байдлаар бол одоо заавал шаардлагатай гэж бодохгүй. Ягаад гэх юм бол Vision Pro ч тэр Meta-гийн гаргаж байгаа төхөөрөмж ч тэр хангалттай сайн болсон гэж бол бодохгүй байгаа. Тэрнээс ч маш олон сайжруулалт хийгдэх байх. Яг тэр үед нь бол худалдан авалт хийвэл зүгээр гэж бол бодож байна. Одоогийн байдлаар энэ бүтээгдэхүүн бүгдээрээ өөрөөсөө гэсэн юм сайжруулах процесстэй явж байгааг гэж бол би боддог. Тэрийг бол шаардлагагүй гэдэг категорид оруулъя. Энэ бичлэг маань хэрэгтэй юу хэрэггүй юу гэдэг одоо энэ сэдв байлаа. Гэхдээ та яг энэ iPad-ны би яг энийг нь авах уу тэрийг нь авах уу гэдэг одоо тийм асуулттай байх юм бол коммент бичээрэй. Би тастаа одоо энэ version ийм учиртай хэрвээ та юм ажилладаг бол энэ version аваарай гэдэг тийм бичлэг хийж болох юм. Нүртэл үзэн та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая.